саяхан Трамп өөрийн Truth Social-ороо Иранд хизээч өмнө харж байгаагүй цохилт өгнө гэж занал хийлээд байгаа юм. За өчигдөр үг нь Америк нэгдсэн улс Израиль хамтарч Ираны эрх барьж цохилт өгөөд эхлүүлчихэд байсан. За зарим нь дэлхийн 3 дугаар дайн эхэлсэн ч гэж бичээд байгаа шиг байна. Олон хүмүүс энэ үйл явдал цочирдсан баха. Гэхдээ үнэндээ Америк нэгдсэн улс яг бүх хүчээрээ Иран руу довтлоогүй байгаа. За Америк сүүлийн сарын турш 40-оос 50 мянган зэргийг Персийн бодлонд төвлөрүүлээд байгаа. За өчигдөр өгсөн цохилт бол яг харахад цэргийн ажиллагааг харахад бол Америкийн төвлөрүүлсэн бүх хүчээ бол хараахан ашиглахгүй байгаа. Ихэнхдээ тодорхой онилсон сэвүүдэд агаарын цохилтууд өгөөд байгаа. За энэ явцад Ираныг 40 жил удирдсан Ираны удирдагч Аятолла Аль Хаменей насарсан гэж бас мэдээлэлд байна. За хариуд нь Иран Ормосын хоолойг боож байгаагаа зарласан. За Америкийн нэгдсэн улс болон Израилийн бүс нутагт байрлах цэргийн баазуудад цохилт өгөөд байгаа. За Иран ийхүү бүр илүү хүчтэй цохилт өгнө гэж мэдгдсэн хариуд нь Трамп өөрийнхөө social truth хуудасаараа бүр илүү хүчтэй цохилт өгнө гэд зарлаж байна. За юу болохыг бүгдээрээ хамтдаа харжлаа да.